За сайн байна уу? Үндэснээ их баяр наадмын баярын мэндийг хүргэе. За өнөөдөр орчлонгийн 12 хууль гэдэг маш чухал сэдвээр ярив. За энэ 12 хууль болвол олон зуун мянган жилийн турш амьдралаараа мэдэрч ирсэн. Тэгээд өрн дахны, дорн дахны соёлд, гүн ухаанд, шашинд уламжлагдаж ирсэн. За ингээд өнөөдрийн орчин үеийн судалгаа шинжилгээгээр сэтгэл судлалын хүрээнд, квантын физикийн хүрээнд тайлбарлагдаж байгаа. Орчлон ертөнцийн зам хуйлтай нийцж байгаа амьдралын дүрмэд гэсэн. Энэ 12 хуулийг мэдэж ойлгох юм бол амьдрал маш их гайхамшигтай өөрчлөгдөнө. Хүн болгон заавал мэдчих ёстой. Дийлэнхийг нь бол бид нараа сонсч ирсэн, мэдэж ирсэн, амьдралдаа хэрэгжүүлж ирсэн байж магадгүй. Гэхдээ биш та. Миний хувьд ч гэсэн баргал тал орчмыг баг мэддэггүй байсан байна. За ингээд энэ 12 хуулийг 12-оос нь эхлээд ярив. За 12 дугаар хууль нь болвол гендерийн хууль, хүйсний хууль гэж орчуулна. Эсвэл эр эмийн хууль. Шууд харам яраагаар болвол за энэ орчлон ертөнц болвол ерөөсөн эр эм хүйснээс бүрэлддэг юм байна. За энэ болвол ерөөс ямар ч эргэлжээ байхгүй. Гарцсаа баг. Өв сурмал хүртэл. За тэрнээсээ гадна шүү дээ. Бид нарын сэтгэл доторч гэсэн эр эм гэсэн хоёр чанар тэнцвэрэн болоод оршиж юм байна. Эр хүн гэхдээ жирж өгөх эр чанартай биш. Эм хүн гэхдээ жирж өгөх эм чанартай биш. Аль нь нэг хүйсний хүн дотор оршиж. За энэнийхэн тэнцвэрийг олж чадах юм бол илүү их бүтээлтэй, илүү их өсөлт, хөгжилтэй, илүү их аж аргалтай амьдрах юм байна. За энэ болвол зөвхөн одоо бид нарын монгол хэлэнд ярьдаг арга билэгч юм уу? Хятад хэлэнд байдаг ян инч юм уу? Тэргээр жогсох юм биш. Зөвхөн энэ соёлд шашин уламжлалт байж байгаа юм биш. Энэ болвол ерөөсөө нийт хүн төрөлхтөнд тэр байтугай ерөөсөө амтаараатай өвс ургамал хүртэл байж ирсэн юм хууль. За энэний гол санаа нь юу гэх юм бол эр шинжинд болвол идэвхтэй. Тэгээд үйлдэл хийдэг. За эм шинжинд бол хүлээлттэй, ухаарлалтай. За энэ хоёр хамтарж иж бүхэл жил бүтэж бүрэлдэж бий болно. Оршин тогт. За эр нь яг хөхтэй жир идэвхтэй, хүчтэй, шийдэмгэ гадагшаан чиглэсэн. Эм чанар нь юу нөхтэй жир жөөлөн, хүлээчтэй, сэтгэлтэй, тотгошоон чиглэсэн. Нэг нь давмгайлах юм бол тэнцвэр авна. Хэтэрхээ их сөргөлдүүлэх юм бол бохомдол, хорслол үүснэ байхгүй юу? Хэрэв бид нарын дотор одоо үйлдэнэ гэдэг ч юм уу, ямар нэг юм хий, утардыг. Энэ бол эр чанар давмгайлж байгаа. Гэтэл бас мэдэрж ийн, сонсож ийн, ойлгох хэрэгтэй байна гэх юм бол энэ эм чанар давмгайлж ийн гэсэн. Давмгайлах гэхээс илүү ажиллаж эхэлж ийн гэсэн. Зөвхөн одоо эр шинжин давмгайлаад хэтэрхээ их одоо жорьсон, хийсэн, шахсан за ийм хатуу байдалтай байх юм бол ядар бохомдол үүснэ. Харин хэтэрхээ их илүү хүлээсэн, эмжиглсэн, шийдлэггүй байвал энэ эм шинжин давмгайлж ийн гэсэн. Тэгвэл жогссон байдалд орно. Эм шинж гэдэг нь бол мэдрэмж давмгайлж хэлж байгаа. Сэтгэл хөдлөл. Энийг нь дагаад явах юм бол төөрөгдөл орж магадгүй. Бид нар бол ойлгож байгаа. Энэ мэдрэмж маш чухал. Мэдрэмжээ даах гэсэн. Мэдрэмжээ дагна гэдэг нь эм шинж. Хэтэрхээ их мэдрэмжээ дагах юм бол төөрөгдөл. Харин байж та. Хэтэрхээ их зориг бариад эр шинж давмгайлах юм бол тэрийг гүйцэтгүүлж чадахгүй. Стресс, баригдмал байдал үүсч магадгүй. За хамгийн одоо бүтээлч сайн сайхан байдал нь юу гэх юм бол эр шинжийн төлөвлөлт дээр нь нэмэх нь болтой ширэг. Эм шинжийн уян хатан мэдрэмж. За энэ хоёрын нийлбэр бол хамгийн хүчтэй. Тэгэхээр өөрсдөө тунгааж бодох нь шүү дээ. Араа миний эр шинж давмгаалаад байгаа юм биш үү? Эсвэл эм шинж дутаад байгаа юм биш үү гэдэг ч юм уу. За ерөнхийдөө бол энэ эм шинж гэх юм бол төсөөлөл, за эр шинж нь бол үйлдэл гэдэг аахгүй. Тэгэхээр энэ төсөөлсөн жилэн үйлдэл болгож чадах юм бол чинь бүтэмд болж байгаа юм. Дотоод дуу хоолойгоо сонсох хэрэгтэй гэдэг байгаа юм. За энэ бол эм шинж чагнах хэрэгтэй гэсэн үг бас байж магадгүй. За жив жинхнээсэн эр эм хоёрын харилцаан дээр гэр бүлд эхнэр нөхөр хоёрын хооронд болвол ялгаа баг. Ганч хүн болохгүй, ганч мод гал болохгүй. Тэрэн шиг хүн болвол заавал хосгоор амьдардаг. Тэгэхээр энэ хосоорон амьдарч явах үед гэр бүл бол тэнцвэрэн барих хэрэгтэй. Хэтэрхээ их нөхөр давмгайлдах ч юм уу, хэтэрхээ их эхнэр давмгайлж болохгүй. Өөр гэсэн үүрэг орол байгаа. За бид нар бол нэг үгийг сайн мэддэг. Амьдрал дээр их сонсгож яадаг. Эхнэрийнхээ үгээр явлаа. Эхнэрээр нь толгоогоо мэдүүлсэн энэ гэж. За ийм байдлаар
шүүмжилсэн байр суурнаас ханддаг. Гэтэл биш та. Яг үнэндээ энэ эрэмийн хуулиар болвол энэ зөв юм байна. Эхнэрийн үг байх хэвээр. Тэрүүгээр нь явах үйлдэл нь болвол нөхөр хийдэг. За энэ нь болвол хамгийн зөв одоо чогчл юм байна. Тэр санаагийн гаргана, хэлн, ярн, инги тгийгээд төсөөлн мэдрэн. Энэ эмхтэй хүний ажил гэсэн үг. Тэрийг үйл хэрэг болгох нь болвол нөхрийн ажил. Тийм учраас эхнэрийнхээ үгээр явж байгаа нөхрүүд болвол тийм буруу ч юм муу ч юм тийм зүйл биш. Тэр зөв зохицолтой байна. Эмхтэй хүн хичнээн их төсөөлөн бодож мэдэрсэн ч гэсэн тэрийг тэр болгон одоо хэрэгжүүлдэг. Тийм чадвар нь дутдаг. Энийг настай зэрэг эрчүүл очиж гүйцэтгэж өгдөг. За тийм учраас энэ эр эм хууль гэдэг дээр 12 дээр болвол бид нарын дотор ч гэсэн энэ эр эм хоёр хүчин зүйлүүд үйлчилж байгаа. Мэдээж одоо амьдрал дээр гэр бүл дотор бол бүр илүү үйлчилж байгаа. Тэгэхээр энэний тэнцвэрийг одоо олох хэрэгтэй шүү. Энэний тэнцвэрийг олж чадах юм бол амьдрал илүү өрөвдөлттэй, аж жаргалтай байж чадна. За 11 нь болвол ритмийн тухай хууль. Ритм гэдэг нь болвол ризм хэлж байна. Хөмнөл, айжимтай байх. За энэ болвол бас маш чухал. Энэ хуулийн хэрвээ эзэмшээд ойлгож чадах юм болвол бид нарын бие сэтгэл, ажлын амжилт бүтээлд маш их үүрэг гүйцэтгэв. Орчлонгийн хөдөлгөөн бүхэж үйл болвол өөрийн гэсэн хөмнөлтэй. Хөмнөл байхгүй, замбраагүй хөдөлгөөн хийж байгаа зүйл ерөөсөө юу ч байхгүй. Тийм учраас энэ хөмнөлийг ойлгоод энэ хөмнөл тааруулаад амьдрах юм болвол илүү амархан гэсэн. Зөв сайхан амьдарч байгаа хүмүүс болвол тэр хөмнөлийг олчихсон гэсэн. За жишээлх юм болвол ямар хөмнөлүүд байж болох вэ? Дөрвөн уулаараа солигдож байна. Хүмүүсийн зүрхнээ жохолт, амьсгал, сэтгэл хөдлөл, эдийн засаг энэ бүхэж зүйл болохтой зэрэг хөмнөлтэй. Өсөн, буурна, жохсон, амарна, ажиллана, идэвхтэй болно. Гэх мэтэр энэ бүгд одоо ийм хөмнөлтэй байдаг юм байна. За хамгийн наачахын одоо баримтлах ёстой хөмнөл нь юу вэ гэхээр биологийн хөмнөл. Хүн болвол 24 цагийн дотоод хөмнөлтэй. Унтан идэн сэрнэ гэж юм. Хэрвээ энэ алдагдах юм бол яг нь стресс болно, өвчин болно, анхаарал сарнил үүснэ. Өөрөөр хэлбэл унтчихдаа унтахгүй, босчихдаа босхгүй, идэх чагадаа идэхгүй болвол ийм асуудал үүснэ гэсэн үг. Тийм байдлаар зохицуулгачихсан нар гарахтай зэрэг босоод хөдөлгөөнд ордог. Харанхуй болохтой зэрэг унтаж амардаг. За хүний сэтгэл хөдлөлч гэсэн ялгаа байхгүй. Хүнд болохтой зэрэг урам зоригтой үе байна. Жогсон байдлаар орсон үе байна. За онгод орлоо гэж ярьдаг. Онгод орох үе байна. Инээсэн хүүхд уйлна гэдэг. Хүүхдүүд уйлаад тасаадаас инээж идэг. Тэгэхээр энэ болвол энэ танчур олох гэсэн хэмнэл юм байна. Тэгэхээр эндээс бид нар хэдэн жилийн ойлгож болох хэрэгтэй зэрэг нэгдүгээр болвол бид нар унж гинэ, буурж гинэ, жогсон байдал байна гэдэг нь болвол энэ хэмнэлийн нэг хэсэг гэсэн. Тэрнээ дараа нь болтой зэрэг заавал одоо өсөлтийн идэвхтэй үе хүрч байна. Ажилмааргүй санагдаж, жалхуураад гэвтэж байна. Энэ бол амралтын үе хэлж байна. Эннийхэн дараа нь болтой зэрэг өөрийн чинь идэвхтэй үе хэл. За энэний төлөө хамгийн сайн арга нь юу вэ гэхээр өөрийнхөө хэмнэлийг олох нь. Нэгдүгээрд энэ 24 цагийн сирклээр ажиллаж амьдрахаа зохицуулахаас гадна өөрийн чинь хувьд чухам аль цагийн бүс нь илүү сайн ажиллахад тохиромжтой байна. Тэрийг мэдэрч бол ганцхан өдрөөр биш 7 хоногийн хэд өдөр нь өөрийн чинь ажлын бүтээмжийг сайжруулж гинэ. Эсвэл сар болгоно ихээр ч юм уу, дундуур ч юм уу, сүүлэр ч юм уу өөрийн чинь онгод орох цаг үеийн чухам ямар үед тохиолж байна. Энийг мэдэх юм бол бас ажлын бүтээмж сайжирна. За эдийн засгийн хувьд ч ялгаа байхгүй. Одоо овчаа унж гин, өсөж гин, тэг хаад унж гин, тэг хаад өсөж гин гэдэг ч юм уу. Ийм байдлаар явж байгаа. За хүмүүсийн хувьд бол урамтай үе байна, урамгүй үе байна. Сирклтэй. Тийм учраас амьдралын бол тасралтгүй дандаа одоо оргил байна гэж бодсон хэрэг байхгүй. Бүр үргэлж одоо тэгээд амжилттай, үргэлж эрчиг хүчтэй. Эсвэл өөрийгөө шаардаад өдөр болгон идэвхтэй ажиллах хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм байдлаар шахаж хэрэггүй. Тодорхой хэмжээнд ажилласны дараа бууралт ирнэ. Тэр үед нь болтой зэрэг энергийн сэлбэд дараагийн хүчтэй онгод орж ирэхийг хүлээх хэрэгтэй. За одоо үргэлжлүүлээд 10 дугаар хууль. За 10 дугаар нь бол поларитигийн хууль. Поларити гэдэг нь бол туйлшрал юм. Хоёр туйлтай байдаг. Хос чанарын хууль гэсэн. За энэ бол саяын ярьсан эрмийн хуулиас өөр. Юу гэхтэй зэрэг бүхэж зүйл эсрэг талтай. Эсрэг эсрэгийн хууль. Эрэм гэдэг чинь бол эсрэг эсрэгийн хуулиар үйлчлэхгүй шүү дээ. Тэр юу гэхтэй зэрэг саяын ярьсан шиг бие биенээ нөхөж хамт бүтөөж хамт орших. За энэ ойлголт. Эрэгтэй хүнээ эсрэг нь эмэгтэй хүнээ эсрэг нь эрэгтэй хүн гэж ойлгох хэрэггүй.
За тэгэхээр энэ хос чанарын хууль болвол бүхэж үйл нь эсрэг талтай. Гэхдээ энэ болвол суурил юм биш. Хасад тэнцвэрийн үнд. Гэрэл байхын тулд заавал сүүдэр хэрэгтэй. Жинхэнэ баяр баясгалангийн ойлгох юм болвол зовлон бас мэдэрсэн байхгүй болохгүй. Амьдралд тулгарч байгаа сөрөг зүйлүүд болвол заавал байх ёстой. Нөгөө тал гэж байгаа. Энэ үгүйсгэх гэж оролдох хэрэг байхгүй. Сайн байхад муу заавал ир. Муу байхад сайн бочоод ир. Амжилт байхад заавал бүтлгүүт. Бүтлгүүснээ дараа заавал амжилт ир. Итгэл найдвар байхад бас айдас гарч ир. За энэ нь болвол бас л тэнцвэрийн олохын төлөө балансын төлөө. Чахалгаан ч гэсэн ялгаа байхгүй. Нэмэх болоод хасах чинэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ нэг тал нь байхгүй болвол тогтворгүй болно гэж юм л да. Тэнцвэр алгад. Өдөржингөө бороо ороод байх юм бол одоо усан тавтай шүү дээ. Үүл бүрхөөд нарны гэрэл өчг. Тэгэхээр дараа нь ултай зэрэг бас заавал одоо тэнгэр онгойгоод нар гараад нарны элчээр ивэх хэвээр. Тэгсэн мөртлөө энэ хоорондоо уялдаатай жайлшгүй хамт оршдог байгаа юм. Нэг чааснаа хоёр тал гэж ярьдаг шүү дээ. Тэр бол маш онсон үг. Тийм учраас энэ сөрөг зүйлийг болвол харамсах хэрэггүй. Ашиглаж сурах хэрэгтэй. Тэр боломж ирж байгаа. Өнөөдөр шүүхээр ороод мөнгөөр торгуулчих. Энэ болвол дараа нь бүр илүү өөрийн чинь ашиг орлого нэмэгдэхийн эхлэл болж байгаа. Тийм учраас энэ амьдрал дээр болвол сөрөг хүчийг эерэг хүч болгож ховрох, готрлын явдалтай ухаарл алдна гэдэг чинь сурах хамж. Ганцаарж гинэ гэх юм бол өөрийгөө олох. Завшаан. Сөрөг нөхцөлд байх юм болвол ямар эсрэг боломж гаргаж болох вэ гэдгийг өөрөөсөө асууж сурах нь хамгийн чухал. Тэгж ойлгох хэрэгтэй. Угаасаа тийм ч үл. Тийм учраас муу муухай, хар бараа, чаг уй заавал ирнэ. Тийм үйл явдлууд хоолно. Энэний дараа заавал нар мандна. Заавал сайн сайхан зүйл болно. Энэ болвол орчлонгийн хууль. Өөрийгөө тайвшруулж байгаа юм биш. Итгэх хэрэгтэй. Итгэсэн юм болвол заавал бий. Муугыг болвол сайнаа хийх гэж бодох хэрэгтэй. Сайн болох юм болвол дараа нь болгоомжл хэрэгтэй гэсэн. За 9-р нь. За 9-р нь бол relativity-гийн хууль. За энэ нь юу вэ гэхтэй зэрэг харьцуулалтын хууль гэсэн. За энэ ямар учиртай хууль вэ гэхтэй зэрэг энэ дэлхийн ертөнцийн бас оршиж байгаа хамгийн чухал хууль нь болвол альва зүйлийг зөвхөн өөрийнхөөр нь биш бусадтай харьцуулж байж л үнэлдэг. Бөхөж зүйлийг учир утгатай болгохын тулд яг гэхтэй зэрэг өөр зүйлтэй харьцуулна гэсэн. Тэгвэл ойлгохгүй гэсэн. Энэ хоолны амттай хоол байна гэж хаач нь юу юм? Тэр амт муутай хоолтой харьцуулаад хэлж байгаа шүү дээ. Хэрвээ амт муутай хоол байхгүй юм бол энэ хоол өнөөхөө амттай юм үгүй юм гэдгийг мэдэхгүй. Энэ хүний сайхан хүн гэж хэлж байна. Муухай хүн байсан учраас тэрнтэй харьцуулаад хэлж шүү дээ. Ойлгож байгаа юм. Тэгэхгүй бол энэ сайн хүн уу, сайхан хүн үү энийг мэдэхгүй шүү дээ бид нар. Нэг л хүн байсан бол хүн гэж юм байдаг юм байна гэж тэгж ойлго. Бид нар өөрийгөө муу гэж бодлоо гэж бодъё л доо. Тэгэхээр энэ муу гэж бодож байх нь бид нар жоохон өөрийгөө хэнтэй харьцуулаад байгаа. Өөрөөсөө сайн хүнтэй харьцуулаад, сайн байсан үедээ харьцуулаад муу гэж дүгнээд байна шүү дээ. Хэрвээ өөрөөсөө муу хүнтэй харьцуулах юм бол хамаагүй сайн байж болно. Тэгэхээр энэ хуулийн хамгийн гол онцлог нь юу вэ гэхтэй зэрэг харьцуулах зүйл чинь хэрвээ буруутгах юм бол үнэлгээ буруутгаж байгаа. Харьцуулахын аргагүй зүйлтэй болж харьцуулж чад дүн тавьсан учраас. Тэгэхээр хамгийн сайн арга нь юу вэ гэхтэй зэрэг харьцуулахгүй байх, өөрийнхөө байх гэж зөвлөд байгаа юм. Мэдээж энэ харьцуулалт болвол маш чухал. Хүмүүс тэгж байгаа учраас би ч гэсэн тэгнэ гэж. Бүр илүү сайн байлгана. За энэ нь болвол бид нар өрсөлдөөний бий болгож байгаа ч гэсэн бас хөгжил төвчлийг авчирч байгаа шүү дээ. Оршин тогтнох хэрэгч шалгарлаар андаш яв. Тэгэхээр энэний огт муу гэж үжиж болохгүй. Гэсэн мөртлөө энэ маань ерөөсөн бидний амьдралд нөлөөлж байгаа хууль. Хэрвээ энэ өрсөлдөөнөөс ухарж гарыг, сэтгэл амар тайван амьдрий, стрессгүй байх юм бол өөрийгөө харьцуулах хэрэггүй байна. Өөрийнхөө сэтгэл ханамжтай байлгыг гэх юм бол өөрөөсөө сул дорой тийм хүчнжил хүмүүстэй харьцуулах юм бол сэтгэл ханамжтай. Би тэднээс илүү сайн байгаа шүү дээ. Гэтэл өөрийгөө хөгжүүлэх гэх юм бол яг өөрөөсөө илүү өндөр түвшинд байж байгаа хүмүүстэй өөрийгөө харьцуулах хэрэгтэй. Би ч гэсэн тийм болмоор байна гэж. Эсвэл доошоо чиглүүлж харьцуулаад өөрийгөө тайлхруулаад явж болно. Өөрийнхөө байгаа амьдралд талархаж болно. Би тэд нарыг бодох юм бол сэтгэл хангалуун амьдарч байгаа гэдэг ч юм уу. Энд дайн тулаан болохгүй байх гэдэг ч юм уу. Тэгэхээр хамгийн гол нь болтой зэрэг хүн өөрийгөө өөртөөгөө харьцуулах гэдэг. Өөрийгөө өнгөрснөө бодох хэрэгтэй. Өнөөдөр би хамаагүй өнгөрснөөсөө илүү аж аргалаа сайн сайхан амьдарч байна. Өчигдөртэйгээ өөрийгөө харьцуулах хэрэгтэй. Өчигдөрөөсөө өнөөдөр нэг л хавар илүү байхад маш их гайхамшигтай үр дүн төрнө гэсэн. Ийм яраг яс хийж өнгөрсөн. Хэрвээ өнөөдөр өчигдөрөөсөө нэг хавар илүү хүчин зүтгэл гаргах юм бол 1 жилийн дараа 37 дахин хүч чадалтай
амжилт бүтээлтэй болчихсон байна гэсэн ийм яраар хийж өнгөрсөн. 9-р хууль бол харьцуулалтын тухай. Ялгаагаа гаргахын төлөө энэ харьцуулалт гэдэг хууль үйлчилдэг байна. За энийг зөв ойлгоод зөв ашиглаж чадах юм бол амьдрал бас амжилт бүтээлтэй аж жаргалтай байх болж чаддаг. За одоо залгаад 8 дугаар. За 8 дугаар нь бол компенсашнгийн хууль. За энэ нь ямар хууль вэ гэх юм бол шагнал ба хохирлын хууль. За ийм хууль бас энэ дэлхийн ертөнцийн оршдог юм байна. Яг энэ гарчих шиг та юу өгнө тэрнтэй тэнцэх хэмжээний жид эргэж ирнэ. Гэхдээ биш үү? Яг тэр хэлбэрээр юм биш. Өөр хэлбэрээр гэж байгаа байхгүй юу? За энэ их сонирхолтой. Бид нар бол аягны хариу өдөрдөн, ахтын хариу жилдээ ингэж. Цай өгсөн бол буцаага хүн цай өгнө. Морь өгсөн бол буцаагаад морь өгнө. Том юмны хариу нь удаж ирдэг гэсэн. Гэхдээ адилхан хариу ирнэ гэсэн ийм ойлголт байж байгаа. Гэтэл энэ дээр бол биш шүү дээ. Өөр хэлбэрээр гэдэг байгаа байхгүй юу? За энэ нь бол хамгийн чухал сан. Хэмжээний тухай басан дээр яриад байна шүү дээ. Яг тийм хэмжээтэй гэдэг. Хийсэн зүйл чинь хэрэг хэмжээтэй. Сайн зүйл ч юм уу, муу зүйл ч юм. Тэгвэл яг тэр хэмжээнд цай өгсөн бол цай өгнө, морь өгсөн бол морь өгнө. Тэр хэмжээ гэсэн. Өчүүхэн жижиг одоо тус хийчгээд гайхамшигтай хариу ирнэ гэж бодож болохгүй байх нь байна шүү дээ. Маш том ял нүгэл хийчгээд өчүүхэн жижиг хэсгээл чиглэл ирнэ гэж тэгж бас бодож болохгүй. Энэ бол мухарсаг биш. Шашны ойлгос биш. Энэ бол амьдралын хууль. Шудраг энергийн баланс гэдэг зүйл. Үйлчилдэг байх нь шүү дээ. Тэгэхээр сэтгэл гаргаад тууштай гिचэх юм бол тэр зүйлийг амьдрал орчинд таньчулж өгнө. За энийг бол хүмүүс ихвчлээ одоо аз таарсан гэдэг ч юм уу одоо хооллын гэж боддог. Гэсэн чсэн энэ бол чагн бусны хариу. Амсах хэвээр юм амсч. Гадаадаас сурлаа. Олон цагж арчуулаад олон жил. Гэхдээ нэг өдөр тэрний чи хэрэг нь гарч байгаа. Өндөр чалантай ажил орж. За хариу нь бас өөр байдлаар ирж байгаа. Гадаадаас сурсных нь хариу нь юу юм гэдэг зэрэг өндөр чалантай ажил. За мууж үйл хэл. Одоо идэж ууж байгаа. Улгаархад байж ханч чадна гэж баг. Эднэр өөрийгөө одоо чадаж байгаа юм чи яадаг гэж бодож байгаа. Гэтэл тийм биш. Өөрсдөн чинь нэр хүн дуунж байгаа. Үнэлэмжээ алдна гэдэг бол хамгийн аимшиг. Тийм хэмжээнд хохирд ирж байгаа юм. Үр хөвгтүүд нь хүртэл тэр муу нэрээр дуудуулдаг. Хүмүүс үеийн өрөө үжиндэ гэж ярддаг. Гэсэн чсэн би бол энэ үгэнд их дурггүй. Энэ бол хүний зөгчөө хэрэг юм байгаа шүү дээ. Тэд нар үеийн өрөө үжихгүй. Гэсэн чсэн үеийн үр бас байгаа энэ хуулийн доторны дараагийн хэсэгт ярна. Тэд нар зүгээр ерөөсөө л өөрсдөө тэр хэмжээнд таарсан шийтгэлийг амсна. Энэ бол тэнцвэртэй байх юм байна. Ийм одоо нүдэнд үждэггүй хууль бичлэг байна шүү дээ. Өнөөдөр та намайг хуулийг ашиглаад, мөнгөө ашиглаад дарлаа, дарангуйлаа, би даргадлаа, хохирлоо. Эннээ хариугыг надад орчлоо өгнө гэсэн. Шагналын өг. Мөн энэхээ хэмжээд өөрчн бас байгаа л ертөнц чогчуулт хийж өгнө. Энэ бол үйл явдал биш. Энэ бол энергийн тэнцвэр баланстай байлгахын тулд үйлчилж байгаа шагнал болов хохирлын хууль юм байна. Тийм учраас өөрийн чинь хийж байгаа зүйл бусдын сайн сайхны төлөө байх юм бол тэр заавал өөрөөр чинь өдөр ирнэ. Ямар байдлаар ирэх вэ? Яг тэр байдлаар юм биш. Өөрийн чинь олон нийтийн дунд үнэлэмж нэмэгдэж байгаа. Хөндлөл нэмэгдэж байгаа. Тийм учраас өөр чинь дараа алхамдаа илүү нэр төрийн ажил амьдрал өөр чинь бий бол. Хэмжээгүй их шуналтай эдсэн усан улиархад юу болж байгаа вэ? Тэгэхээр энэ шагнал ба тохирлын хол үнэхээр оршдог юм байна. Энийг одоо мэдрүүлж байна. Тийм учраас өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлэн гаргаад ажилдаг, хийдэг, бүтөөдөг байх хэрэгтэй. Заавалч одоо нэг шагналны төлөө биш. Зүгээр л энэ нь ултай жир нэмээ аж жаргалтай сайн сайхан болгож яах гэдэг. Энэ сэдлийн үтнэс хийж ихэд хангалттай. Би өнөөдөр энд маш олон үеийн бичлэгүүдийг хийж байгаа. Хүмүүсийг урамжралтай болгож, хүмүүсэд амьдрах ухаарлыг төгөөж. Энэний хэмжээгээр яаж юм? Би бас өөр хамт ухаарад сэтгэлийн хүчтэй болоод амьдарч байгаа юм. Миний амьдрал улам сайн сайхан болж байгаа. Тийм учраас эхлээд өгч байна. Авах гэж яарах хэрэг. Тэртээ тэргүй орчлонгийн хууль нэг өдөр зохицуулаад өгнө. За ийм учраас 8 дугаар зүйл болвол орчлон танд өгсөн зүйлийн чинь хэмжээнд буцаагаад өгнө. Гэхдээ өөр хэлбэрээр байж магадгүй. Шагналж аавал хүссэн хэлбэрээр чинь байх алавгүй. Өөрчн таарсан чагаан болсон шагнал ир. Бид нар ийм гайхамшигтай орчлонд амьдарч байгаа юм. За одоо 7 дугаар хууль causal effect-ийн хууль, шалтгаан ба үр дагаврын хууль.
За энэ бол саяын ярьсан шагнал болоод тохирлын хуультай адилхан уу гэвэл зарим талаараа адилхан өөрөө юм бас өөр алгал юм байна. Бүх зүйл заавал нэг шалтгаан байна. Шалтгаан байхаар ямар ч оршдог. Бүх үр дүнд бас энтэй адилхан эхлэл байна. Санамсаргүй юм шиг харагдаж байгаа зүйл ч гэсэн урд нь хийсэн бодол мэдрэмж үеийн үр байж болчихоо. Энэ үеийн үр гэдэг нь бол энэ шашны ойлголтоор ярьж байгаа юм биш. Үеийн үр дагавар ярьж байгаа. Ямар бодол мэдрэмж үг үйлдэл гаргана хийн. За энэ энерги нь өөр хэлбэрээр буцаад ирнэ. Хариу хэлж болно гэсэн. За энэ бол бүр Ньютоны хуулиар баталгаж байгаа юм л та. Бүх үйлдэлд тэнцвэр хэмжээний эсрэг нөлөөлөл бий болно. Хүнээ бодол энэс мэдрэмжээс үйлдэл бол. Үйлдэлээс үр дагавар бол. Ямар ч хамаагүй жижиг бодол өөрийн сонголтыг өөрчилсөн байна. Тэр сонголт нь ултай зэрэг өөрийн замыг өөрчилж байгаа. Ямар ч шалтгаангүйгээр үр дүн гарахгүй гэсэн. Өөрчн сайн ч юм уу муу ч юм уу ямар нэг юмд холдож байгаа юм болвол урд нь юу тарьсан бэ гэдэгтэй холбоотой. Тэр чинь ургаад боловсраад гарч ирж байна гэсэн. Өвчин өнхийг туссан байна. Эрүүл мэндэд хортой хоол хүнс хэрэгсэн байж болно. За тэр хоол хүнсийг идэх гэсэн дург хүсэл байс бай таарна. Гэх мэтэр ингээд шалтгаанууд байдаг. Эхлэл болсон. Зүгээр нэг одоо гинт байгаад биеийн өвдөд муучсан. За энэ нь бол тийм үеийн үр амсч байгаа явдал биш. Урд нь хийсэн сонголтуудын өөрөөр хэлэх юм бол эрүүл мэндэд анхаарал тавиагүй хол бодолтой ингэж тайлбарлаж байгаа юм. Тийм учраас яах вэ гэдэг зөв бодол дээр зөв үйлдэл хийх юм бол зөв үр дүн гарч ирнэ. Энэ бол бас гарцаа байхгүй одоо амьдралын хууль. Тийм учраас өнөөдөр би ямар үр дагаврыг бүтээж ийн гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Миний өнөөдөр хийж байгаа үйлдэлүүд цаашдаа ямар үр дүнд хүрэхгүй гэдгийг бодох хэрэгтэй гэсэн. Юу тарвал юу хураасан бол тэрийг энэ чинь хууль байхгүй. За жишээлх юм бол одоо үргэлж гомдолдох ч юм уу, бусдыг доромжилдох ч юм уу, хэл ам хийдэг ч юм уу, бүр шүүхээр явдаг ч юм уу. За энэ бол хүмүүсийн итгэлийг алдагдуулж байгаа. Харилцаа муудна. Нийгмийн үнэлэмж чинь асар доош. Энэний үр дүнд юу үүсэх вэ? Эцсийн бүлэгт одоо ганцаардал, нэр хүндгүй амьдрал. За энэ нь бол үеийн үр гэж байгаа байхгүй. Энэ бол өөрөө ч урд нь үйлдэлжсэн, гаргаж ирсэн сан аврын чинь, үйлдлийн чинь үрд ийм муу бас. Тэрнээс биш энэ ямар нэгэн бурхан тэнгэр оршоод өөр чинь шийдэж гинэ гэсэн ойлголт бол биш. Хүн бүхнээ хийж байгаа үйлдэлүүд ямар нэгэн үр дүнд хүргэн заавал. Тийм учраас ихэдээд үр дагавраа ойлгох хэрэгтэй. Тэгээд илүү ухаалаг шалтгаануудыг бий болгох хэрэгтэй. Тэндээ сайн үр дүн бий болно. Амьдрал гэдэг бол зүгээр л сайн муугийн тохиолдол биш. Өөрийн чинь тарьсан үрийн ургач юм байгаа юм. За одоо 6 дугаар юу хэлээ? Энерги үргэлж ховирж байдаг хууль. За энэ ямар хууль вэ гэх юм бол энерги болвол алгуулахгүй. Өөрчөө оногдсон энерги байна гэсэн. Хэрвээ хүсэх юм бол тэр энерги өөрчилж болно. Энерги бол өөр төлөвлөж шилж байна. Гэхдээ алга болохгүй мөнгө юм байна. Энэ хуулийн дээр үндэслэж байгаа. Жишээлх юм бол гэрэл шилжээд дулаан болж байгаа. Хөдөлгөөн болтод зэрэг цахалгаан болж байгаа. Тийм учраас өөрийн сөрөг энергийг, төлөв байдлыг эерэг энерги төлөв байдал руу шилжүүлж болно гэсэн үг. Муухан хижээж муугаараа байхгүй. Муужвал хижээж муужвэлэр байхгүй гэсэн үг. Хэрвээ сэтгэл, итгэл, үйлдэл хийх юм бол өөрчлөл болно гэсэн. Гайхамшигтай санаа. Өөрийнхөө энергийг зөв сайн зүйлж зарцуулж сурах хэрэгтэй байна шүү дээ. Тийм учраас энэ бэлгийн энергийг оюуны энерги болгох гэдэг ном бичсэн байгаа. Өөр чинь бэлгийн энерги гэдэг урд өмнө хижээж байгаагүй асар хүчтэй энерги хурамтлагдсан байж. Тэр энерги хэрвээ оюуны хүчин чадал болгох юм бол маш гайхамшигтай болно гэх. За энэ номыг авч уншаагүй хүмүүс заавал авч уншаарай. Номын дэлгүүрд интернет хуудасаар байж байгаа шүү. За ганцхан одоо бэлгийн энерги биш. Жишээ нь уур учаар гомдол гэдэг чинь бутрал гэдэг чинь энэ чинь энерги байна. Энэ энерги нь ямар энерги вэ гэдэг зэрэг хар энерги, сөрөг энерги. Энийг болтой зэрэг эерэг энерги, бүр эерэг энергийн түлш болгоод ашиглаж болно. Жишээлх юм бол яаж өөрчлөж болох вэ? Ууралж учаарлаж явах үед гэрэн чирж болдог ч юм уу. Хүнд өшөөнжин санахын оронд бусдад тусалдаг ч юм уу. Байтгалаа суухынхаа оронд инээмсэглэдэг ч юм уу. Ийм байдлаар энерги өөрчлөнөс. Багч гэсэн хийж чадсан мэдрэмж төрөх юм бол энерги сэргэн өөрчлөгдөж эхэлнэ. Хэрвээ идвэхгүй байх юм бол сөрөг энерги хурамталдана гэж байгаа байхгүй юу? Маш жижиг өөрчлөлттэй ч гэсэн хийж эхлэх юм бол энерги хаврал бий болох. Эхлэл нэг. За ийм учраас энэ 6 дугаар хууль бол энерги банк шилжээд өөр чинь муу энерги үе үе орж ирж идэг.
За тэр болгонд нь тэр муу сөрөг энергийг эерэг энерги болгох. Тэрнээ түвш болгож ашиглах юм бол амьдрал илүү гайхамшигтай болно. Тэг сурах хэрэгтэй. За одоо орчлонгийн хуулийн 5 дугаар. За 5 нь бол inspired action. Урам зоригоор үйлдэх хууль гэж байна. За энэ ямар хууль вэ гэх юм бол хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн төлөө биш. Зөвхөн төсөөлөө сууж болохгүй. Урам зориг зөн савнаа дагаад үйлдэл хийх хэрэгтэй гэсэн үг. Энэ бол орчлонгийн хууль. Огт үйлдэл хийхгүй бол жогсон байдалтай байх юм бол юу ч бүтэж бүрэлдэх. Зөв бодчихсон, зөв мэдрэж чадчихсан юм бол яг нь энэ бол хагас амжилт. 50% нь бийсэн гэсэн. Харин энэ зүүн совин дээр үйл нэмэх юм бол бодит байдал болж эхэлдэг гэсэн. Тэгэхээр энэ эхлэх ёстой, одоогоос эхлэх ёстой, өнөөдрөөс эхлэх ёстой, багаар эхлэх ёстой хамгийн наад чаг нэгэд үйлдэлийнхээ урьяалаад байгаа нь энэ байгалийн хууль байсан байх нь ба шүү дээ. Тийм учраас зүүн совингаа хүртэл санаанд оромгүй санаануудын хүртэл анхаарч хэрэгтэй. Энэ бол өөрөнд нь зүг чигийн баримжаа байж магадгүй. Зүүдээр шинжлэх ухааны нээлт хийсэн хүмүүс байдаг. Босоод тэр үйлдэл болсон байна шүү дээ. Санаа орж ирж байгаа. Гэтэл тэрийг хэрэгжүүлэхгүй бол ямар ч үр дүн байхгүй. За тийм учраас 5 дугаард нь бол чинээ сайн зөв мэдрэмжтэй байсан ч гэсэн үйлдэл хийхгүй бол үр дүн өсөхгүй. Чинээ жижиг зүүн совин жижиг сэтэл байсан ч гэсэн дагаж хөдлөх хэрэгтэй. Орчлон өөрчн тохио өгж байгаа. Тэрийг сонсох хэрэгтэй. Тэгээд тэрийг дагаад хөдлөх хэрэгтэй. За энэ нь бас одоо орчлонгийн хууль юм байна. Ямар нэгэн үйлдэл хийх үед өөртөө хэлж болно. Би орчлонгийн хуулийг дагж байна. Орчлонгийн хуулийн дагуу энэ үйлдэлийг хийж гинэ гэж тэгж бодож болно. За одоо залгаад 4-р хууль. Татах хүчний хууль. Татах хүч гэсэн ном хүртэл кино, бичлэг хүртэл олон жилийн өмнөөс гарч ирсэн мэддэг хүн олон байх гэж бодож байна. За энэ бол бас н орчлонгийн хамгийн хүчтэй хуулийн нэг. Ямар санааг илэрхийлдэг вэ гэх юм бол та юугийг хамгийн их бодож итгэж мэдэрч байна уу? За яг түүнтэй төстэй зүйлийг өөртөө татна гэдэг ийм хууль юм байна. Татах хүчний хууль бол 3 үндсэн зарчимтай. Нэгдүгээрд нь бол бодол болвол энерги гэж үгж байна. Бодол бол энерги. За хоёрдугаард нь ижил энерги татдаг. За гуравдугаард нь та юу хүснэ түүнийхэн давтамжтай болно. За ингээд бодол, мэдрэмж, давтамж, таталцал гэсэн ийм сүлжээ үүсгэж байгаа. За энд бол энэ сэтгэл хөдлөл бас их чухал. Өөрийн хүсэж мөрөөдөж байгаа зүйл дээр нэмэх нь сэтгэл хөдлөл. За энэ бол татах хүчнээ төлөх үүрэг байгаа. Өөрийн дуртай зүйлд татгадаад очиж байгаа. За ийм явдлууд амьдрал дээр их олон байдаг. За жишээлх юм бол би өөртөө итгэлтэй урам зоригтой хүн гэж миний бүтөөлж санаанууд бусдыг нөлөөлж тэгвэл нөлөөлнө гэсэн. Би сэтгэлийн амар амгалангаар дүүрэн хайраар хүрээлүүлэгдээд амьдрч чинь гэж бод. Тэгж хэлнэ. Тэгвэл тэр амьдрал баялна гэсэн. Үнэхээр бодит амьдрал бол. За энэхээ эсрэгээр сөрөг бодлоод авч хаях хэрэгтэй. Надад дандаа муу юм тохиолдог гэж бодож болохгүй. Тэгэх юм бол хоолдор би бүтлэггүй хүн гэх юм бол үргэлж бүтлгүүтнэ. Зөвхөн хэлэх үг биш орчноо хүнээ бас сонгох хэрэгтэй. Зөв энергитэй хүмүүсүүдтэй найд нөхөр байна. Буруу энергитэй хүнээс хол байх хэрэгтэй. За энэ бол гайхамшигтай. Бид нар юу бодно, юунд итгэн, юу мэдэрнэ. Тэр жил миний амьдралд татгадаж орж ирнэ. За нэг ёсонтой бид нарын бодлоор энэ дэлхийн ертөнцийг бүтөөж ийн гэсэн. Тийм байх болж байгаа өндөр. Муу муухай юм боддог хүсдэг юм болвол мөн өөрөө чинь тэр муу муухай хүснээ чинь дагуу тэр орчныг бүрлүүлж өгөх нь байна шүү дээ. За татах хүчний хууль бол товчхонд ийм байна. За одоо жалгаад 3 дугаар. За 3 дугаар хууль бол correspondence. Монголоор бол тусгалын хууль гэж байгаа юм. За энэ бол дотор гадна хоёр нь адилхан гэдэг ийм одоо ертөнцийн хууль. Дотор нь юу вэ? Гадна талд нь бас тийм юм илэр. Дотоод ертөнц гэдэг чинь гадаад ертөнцийн тусгал. За энэ их сонирхолтой. Би хэрвээ азгүй хүн гэж өөрийгөө дотроо бодох юм бол тайрах зөвхөн тэр азгүй байдлуудыг олж анжаардаг гэсэн үг. Өөрийн чинь тийм байдал хүргэн. Би өнөөдөр өөрийн хайртай хүнээ олно гэж уулчна гэж тэгж бодох юм бол тайрах энэ боломжийг бас алдахгүй. Наадхаа олж харна.
Тэгэхээр энэ дотоод бодол нь болтой зэрэг гадаад амьдрал болж ийн гэсэн. Доторх нь гаднахаа илэрхийлж ийм жишээ байна. Хүмүүс намайг доорд үздэг гэж тэгж боддог юм байна. Тэгвэл хүмүүс өөрийг чинь доорд үзэхээс өмнө та өөрийг нь дотроо доорд үзчихсэн байж магадгүй. Буй хаашгсан. За ийм хүмүүс доорд үзсэн. Өөрийг гаднаа яаж харагдах вэ? Энэ байдлыг өөрчлөх юм болвол дотооддоо өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн өөрийн чинь амьдрал болвол өөрийн чинь дотоод ертөнцийн шууд тусгал. Амьдралаа өөрчлөх юм болвол өөрийнхөө дотоод итгэл үнэмшлэн тойлдож үжээд тэрийг өөрчлөх хэрэгтэй. За энэ болвол орчлонгийн хууль 12 дугаар хуулийн 3 дугаар юм байна. За хоёр нь болвол долгионы хууль, vibration. За энэ vibration гэдэг энэ долгионы хууль болвол саяын ярьсан татаг хүчний хуулийн бас нэг хэлбэр. Энэ амьдрал, бодол, юм сүжигдэл бүгд энергийн хэлвэлжил гэж үздэг. Энэ онол дээр суурлагж байгаа. Орчлонгийн одоо энэ бүх юмс үжигдэл байна шүү дээ. Харагдсан ч харагдахгүй ч бүгд энергийн хэлвэлжилттэй байдаг гэж байна. Бодол болвол энерги. Энерги бол давтамжтай байна. Давтамжтай байна гэдэг нь ижил хэлвэлжилттэй зүйлсийг татаж чадна. Юу бодно? Тэрнтэйгээ адилхан долгион цачна. Тэр долгионоор бусад зүйлсийг өөртөө татна. Ийм одоо нүдэнд харагдахгүй хүчин байдаг байх нь байна шүү дээ. Нүдэнд харагдж байгаа нь бол гадаад өнгө өжимж өмссөн хувцсараа одоо бусдыг татаж болно. Татдаг. Тэрнээсээ гадна нүдэнд харагдахгүй ийм долгионоор бусдыг нөлөөлдөг юм байна. За энэ болвол энэ квантын физик талаарч гэсэн одоо ерөнхийдөө одоо бараг л баталгаж байгаа гэж хэлсэн ч бараг болохоор энэ долгион болоод бөөмс нь болвол давхар шин чанарыг агуулдаг гэж. За энэ бодол болвол энерги учраас өглөө сэрээд миний бие муу байна гэж бодох юм болвол энергичсэн солор. Ингээд биш чинь үнэхээр муу болж байгаа. Харин өнөөдөр би өөртөө жоруулнаа хийж бүтэнэ бодох юм болвол энергийн өндөр долгионтой өдөршгөл. Тэгэхээр энэ бүх юмс болвол долгион хэлвэлжилттэй гэж хэлсэн учраас тэр тусмаа хөгжим, үнэр, гэрэл, хүмүүсийн хоорондох харилцаа энэ бүгдөө энерги нөлөөлөл. Хөгжим сонсох юм бол сэтгэл санаас хэрэгдэг. Уйтгар гунаг харилцах нь болвол ийм очиртай. Энэ үнэр, гэрэл эднэр бүгд долгионоор орж ирж байгаа. За ерөнхийдөө болвол юу бодвол тийм энергитэй бол. Тэгээд тэр хүчтэй долгионы нөлөөлөл. Өөдрөг урамтай хүн болвол ганцхан өөртөө биш. Хамт олондоо хүртэл энерги өгдөг. Төгс ажилтан гэх юм бол зөвхөн чадвар нь биш. Өндөр давтамжтай хүн энерги. Энэ их сонин ойлголт байгаа гэж. За миний хувьд бол өөрийгөө энергитэй гэж боддог. Өөрөөс гэрэлгээс сачирж байгаа. Маш хүчтэй энергитэй. Тийм учраас миний энерги бас сачраад долгион хэлбэрээр маш олон хүмүүст хүрж байгаа. Тэгээ энэ шилдэг номыг сонсоод энергитэй боллоо, хүчтэй боллоо гэж баярлсан, талархсан мянган хүмүүс байж байгаа. Энийг болоод би өөрийн биеэрээ мэдэрч байгаа. Ийм одоо долгион байна гэдэг. Зөвхөн араажуу долгион биш. Зөвхөн гар утасны Wi-Fi биш. Бид нар бас ийм долгионтой байдаг. Энэ бол гарцаа байхгүй. За өнөөдрийн ярих хамаг суулын сэдв 12 хуулийн 1-р хууль нь нэгдлийн хууль юм байна. Divine oneness. Тэнгэрлэг нэгдлэг гэсэн. Нэлээд зөвшөөрлийн шинжтэйг орж ирж байна. Монголчуудын хэллэгээр бодвол мөнгө тэнгэр гэсэн. Мөнгө тэнгэрийн доор мөнгө тэнгэрийн хүчинд монголчууд нэгддэг. Нэгдмэл оюун ухаантай. Тийм мэдрэмжтэй. За энэ болвол нэгдлийн хууль бүх зүйл, бүх оршихуй, бүх бодол, мэдрэмж, үйлдэл хоорондоо салшгүй холбоотой байдаг гэсэн ийм ойлголт. Бид нар болов сая ярьсан эсрэг тесргийн хууль байна гэж. Эрмийн хууль байна гэж ярьсан. Харьцуулах, дотн гаднах, татгалзах. Энэ шиг энэ орчлонд байгаа бүх зүйл болвол хоорондоо салшгүй холбоотой байдаг. Холбоогүй нэг зүйл баг. Энэ бол орчлонгийн хууль. Өөрийн чинь бодолж өгөхөө өөрийн чинь дотор оршихгүй. Өөрийн чинь хэлсэн үг, өгсөн энерги бусдад хүрнэ. Дэлхийн ертөнцид долгион шиг тархдаг. Тэр байтугай ойр ганчаараа байтгалаа сууж исэн ч гэсэн дэлхий тэрвхэн хэсэгдэн дараахан болдог гэж. Өөрөөр чинь дагаад байтгал гэсэн. Тухайн орчин, тухайн ах шинд. Бид нар бол бүгд нэг систем. Зөвхөн хүмүүсийн систем биш. Амтан араатан өвс уран бол. За эднартайгаа нийлээд нэг систем.
Бид нар болвол энэ том ертөнцийн дотор амьтай энергитэй нэг чигт. За энэ болвол бас энэ квантын физик тулгуурлаж байгаа. Бүх бодис бол энерги. Тэгэхээр энерги бол хийж устдаж алга болохгүй. Харин хэлүүлж, давтамжтай, дамждаг, шилждэг ийм үйл. Электрон, гэрэл, долгион энэ болвол хоорондоо холбогддог гэж байгаа байхгүй. Миний хийсэн зүйл бусад хамаагүй гэж хүн хараагүй ч юм уу. Эсвэл миний юу их нь хэнд хамаагүй байсан. Тэгж бодож болохгүй. Та болвол энэ бүхэл хэсгийн зөвхөн нэг чиг харилцан хамааралтай. Тийм учраас үйлдэл биш бүр бодлороо ч гэсэн энэ ертөнцид оролж чинь гэж тэгж ухаарч чадах хэрэгтэй. Тэгхийн болвол бүр илүү ариун сэтгэл татам өршөөнгүй болж авах. Тийм учраас эхлээд бодлоо чивэрлэх хэрэгтэй. Ягаад гэвэл миний бодол бусдын бодолтой холбогдож байгаа учраас. Өчтөр би уурсан, муухай зан гаргасан. Тэгэхээр эн чинь өөр чинь эргэн тойрны хүмүүсийн энерги бас нөлөөсөн гэсэн. Харин энэхээс зэргээр хайр өгөх юм бол хайр улам их сачирна. Харилчин бие биенээ нөлөөлдөг. Энийг мэдрээд хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн. Тийм учраас үргэлж сайхан жан гаргаж заавал эргэн тойрон нөлөөл. За нэг ангийн багш байж хүүхдүүдтэй бичилж уулзаад хүүхэд болгоно. Чи бол маш чухал хүүхэд шүү. Маш чухал гэж хэлсэн. Тэгсэн тэр хүүхдүүдийн дунд амиа хорлог гэж бодож исэн ийм хүүхэд байж л да. Тэгсэн энэ үгийг сонсоод тэр хүүхэд бие орлох болсон байна. Намайг анжаарж байгаа хүн бас байгаа юм байна. Би чухал юм байна. Тэгэхээр энэ болвол өөрөөсөө сачруулж байгаа зөв үнэ. Чи бол чухал хүн гэж үнэлсэн байж та. Энэ нуттай зэрэг тэр хүүхдийн зүрхсэд хүрсэн нөлөөсөн байгаа. Тэгээ бие орлоо. Энэ болвол ганцаараа биш. Нэгдмэл гэдгийг харуулж байгаа. 1950-60 онд Хятад улсад болжмор шувуугыг устгасан. Тарай идэж ийн. Бүх болжмруудыг бүгдийг устгаад тарай идэх нэгч болжморго болсон. Хулганы хүртэл алсан. Зурмуудыг хүртэл алсан. Алсан хулганыхаа сүүлийг хайталж ирээд бүртгүүлдэг байсан. Тэгсэн юу ус? Чарчаа идэх шувууг болсон. Тэгээд тарайгийн чарчаа идээд хураалт авч чадсан. Ингээд хэдэн жилийн туршид 45 сая хүн өлөрч өгсөн байгаа шүү дээ. Жарман бүр 60 сая гэж ярьдаг. Тэгэхээр тэр хулганч болтугай болжморч болтугай энэ амь ахуйн системийн нэг хэсэг. Нэг систем ч гэсэн алдагдаж болохгүй. Бид нар бол нэгдмэл. За ингэж одоо бүх зүйл бол энергиээр холбогдож яадаг. Нэгдмэл байдаг. Аль зүйл нь ч гэсэн алдагдаж болохгүй. Өөрийнхөө бодол үг үйдлийг эерэг чиглүүлж их хэрэгтэй. Бас ганчаардаад хэрэггүй. Ганчааран гэж байхгүй. Та энэ бүхэл хэсгийн нэг. За энийг ерөөсөө хийж мартаж болох. За энэ ном болвол ертөнцийн 12 хууль гэсэн нэртэй монгол хэлэн дээр гарсан байгаа. За хэрвээ энэ ном олдох юм бол заавал авч уншаарай. За өнөөдөр орчлонгийн 12 хууль ярлаа. Энэ 12 хууль болвол хүн төрлөختнөө түүхэн турш ойлгож мэдсэн амьдралын зарчим, амьдралын ухаан, өрн дахин дорн дахинаа соёл, шашин, мэдлэг ухаан дотор хурамлагдаж ирсэн. За энэ бол өнөөдрийн тал бүрийн судалгаа шинжилгээнүүдтэй бас таар тохирж байгаа. Тэр тусмаа квантын физик, шинэ үеийн гүн ухаан энэ бүхэнтэй нэгдэж байгаа орчлон ертөнцийн хууль энэ бол бас бид нарт суулжилж байгаа юм. Бид нарын амьдралын гол зарчим, хууль. Улс болго өөрийн гэсэн үндэс болсон үндсэн хуультай байдаг. Тэгвэл хүмүүсийн барих тэр үндсэн зарчим хууль нь юу гэх юм бол энэ 12 хууль. За энэ ямар 12 хууль байсан бэ гэх юм бол нэгдлийн хууль, долгионы хууль, тусгалын хууль, татаг хүчний хууль, урамн зэрэгтэй үйлдэлийн хууль, энерги хувирах хууль, шалтгаан үр дагаврын хууль, тэнцвэрийн хууль, харьцуулалтын хууль, хос чанарын хууль, хэмнэлийн хууль, эсвэл мөчлөгийн энергийн хууль 12 дугаар. За 12 дугаар зүйл дээр бас чухал зүйл хэлсэн. Чанараа сонсчих хэрэгтэй. Хүнээ дотор ч гэсэн эм чанар байгаа. Чанар нь бол төсөөлөл дээр байдаг. Тэрийн чанар гүйцэтгэж, үйлдэл болгодог. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр болж амьдрна гэдэг нь бол бас энэ энергийн хуулийн зарчим дээр бий болж байгаа. Өөрөөр хэлэх юм бол эхнэр нь ярддаг, нөхөр нь гүйцэтгэдэг гэсэн. Харилцан бие биенээ хөндлөх ёстой, өөр үүрэг хариуцлагатай байдаг. Энэ хуулиудыг ойлгож чадах юм бол бидний амьдралд маш гайхамшигтай бол. Гэтэл энд ярсан зүйлийг хүн болгон ойлгож чадахгүй.
үнэнхүү юу ярьсан бэ гэдгийг ухаараад ойлгоод тэгээ амьдралдаа хэрэгжүүлэх юм бол гэгэрсэн бол. За та бүхэнд маш их баярлалаа.